Лагч болон гишүүд за төрийн албан зөвлөлийн гишүүдийн өдрийн амгалан айлтгая. Тодорхой асуултууд бас тавья. Энэ төрийн албан хаагчдын тоо чанарын асуудал байнга л яригддаг л да. Нэг бол одоо тоо нэх байна гэл багсах гээл. Нэг бол одоо чанар нь болохгүй байна. Чанарыг одоо ч сайжруул гээл ингээл ийм асуудал яригддаг. Нэг бол одоо бид огт энэ талаар ямар нэгэн үзэл баримтлал өөрийн гэсэн одоо бодлогогүй юм шиг ийм л зүйл яригддаг юм л да. Тэгээд яг одоо энэ тоотой холбоотой чанартай холбоотой төрийн албан зөвлөлийн өөрийнх нь бас баримталж байгаа бодлого шиглэлийг та бүхэн саяхан төмөр даргуул тодорхой зүйлийг яриад байгаа ч гэсэн шүү дээ. Та бас энэ талаар өөрийнхөө одоо байр суурийг за гишүүдийн байр суурийг нийтлэг байдлаар илэрхийлж өгч гэсэн нэг ийм асуулт байна. Хоёр дахь зүйл өнгөрсөн бас хугацаанд бид нэг юм системийн дахин инженерчлэл байгууллагуудаар хийлээ л дээ. Тэрнээс өмнө бол чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны шинжилгээ хийгээл бас болоо л гэдэг байсан. Тэгээ энэ шинэ одоо бидэнд бас туршлага нэвтрлээ. Тэгээ одоо цаашдаа энэ системийн дахин инженерчлэлийг бид бүх байгууллагууд хийж амжих юм уу? Эсвэл одоо бидэнд одоо ашиглаад сурчсан одоо нөгөө аргуудаар бас хийгээд байгууллагуудын бүтц чиг үүргийг за бүтц зохион байгуулалтыг хүний нөөцийн одоо чинь чадварыг тодорхойлох боломжтой. Энэ дээр та бүхэн бас судалгаан дээр тодорхой зүйл бичсэн байлээ. Би нэг бүр зориуд асуу гэж. Гурав дахь зүйл бол сая одоо нөгөө төрийн албаагчтай бичсэн нэг ингээд 9% чөлөөлнө гэчээд бас яг тэр нь түрээгүй 5% тал байгаа юм байна л да. Тэгэхээр энэ хугацаа энэ явцад бол та бүхэнд их гомдол ирж байгаа баха. Нэг ялангуяа засаг дарга нар одоо өөрсдөө бас өөрөө бүтцийн тодорхойлдог тийм захимж гаргацдаг байгууллагууд дээр жишгээсээ давсан ийм одоо асуудал гараад байгаа. Нэг аймагт бол 18 хүнтэй бүтцтэй байхад нөгөө аймагт бол 6 болгоод ажилласан ийм зүйл байна л да. Энэ гомдлууд дээр та бүхний одоо шинэ байр суурь эсвэл та бүхэн энэ дээр одоо ямар чиглэл өгж байгаа вэ? Тэгэл тэр чигт орчиж нүү эсвэл шүүхтэр очигээл хайчиж гэнэ үү? Нэг бол та бүхэн одоо шинэ энэ дээр ямар нэгэн байдлаар арга хэмжээ авах боломжтой байна уу? За дараагийн асуулт бол энэ төрийн албаны талаарх иргэдийн санаа бодлыг бид их судалдаг юм аа. Тэр бол сайн. Угаасаа төрийн албаны одоо үйлчлэгээний чанарыг сайжруулах талаас яг төрийн албан хаагчдын өөрсдийнх нь нэрийн сэтгэл ханамж хандлага ямар байгааг одоо сүүлийн жилүүд бид судалдаг боллоо шүү дээ. Төрийн албаны зөвлөлөөрийг судалж байгаа сайн байна. Эндээс үргэлжлэж бид төрийн албаныхаа чадхыг бэхжүүлэх, за бусад одоо төрийн албан хаагчдын нийгмийн болон цайлын хөөс бусад баталгаа хангалттай холбоотой бодлого тодорхойлдог л доо. Тэр хэдийн энэ жилийн та бүхний судалгаа үнэлгээнээс одоо юу голох, ямар одоо чиглэлийг бид барих ёстой вэ? Бид цаашдаа бол энэ байнгоороос ямар нэгэн тогтоол гарах бол юун дээр анхаарах ёстой гэсэн ийм асуулт байна. За энэ дээр микрофон зэдэсөрөн дараах хариулт. За зөвхөн гишүүний асуултанд хариулъя. Төрийн албан хаагчдын шилжилт хөдөлгөөн бол хийгдэх нь зүүн ёсны асуудал л да. Оролт гаралт бол байх ёстой. Төрийн байгууллагын тоо буюу эрүүл мэнд, боловсролын салбарын байгууллагуудын тоо одоо нэмэгдсэн хэдийч төрийн албан хаагчийн тоо 5.9% буюу одоо 13 мянгаар буурсан. За энэ бууралтын нөхцөл байдлуудыг бол бид нар нэлээд дүн шинжилгээ хийж засгийн газрын одоо хяналт хэрэгжүүлэх газар болон сангийн хамтаас хэд хэдэн удаагийн уулзалтууд хийсэн. Бидний барьж байгаа бодлого болон одоо өгч байгаа саналууд юу вэ гэхээр чигүүргийн шинжилгээг л зөв хий. Чигүүргийн шинжилгээг зөв хийж байж зөв ажлын байрны нэгшил гарч ачааллын тэнцвэржүүлэлтийн байдлыг та нар хангаа гэд. За нийт одоо 2025 оны жилийн эцсийн байдлаар 213 мянган төрийн албан хаагч бол хүн амын 6%, ажиллах хүчний 14.5 гэдэг бол OECD-ийн улсуудтай харьцуулаад үзэхэд энэ тийм өндөр түвшний тоо биш. Хэдийгээр бид нар OECD-ийн юунд ороогүй ч гэсэн ер нь дундаж тэдний тоо нь бол нэг 15% гэж байд юм байна лээ. Бид нар энийг бас сүүлийн 2 жил судалж байна л да. Тэгэхээр төрийн албан хаагчдын тоог бууруулна гэдэг нь маань яг үнэндээ бол тодорхой судалгаа шинжилгээнд хийгдээгүй батлагдсан ажил шүү дээ. Бид нар энийг тухайн үед маш олон удаа ярьсан. Эн чинь зөв юм уу буруу юм уу яг яагаад бууруулалт хийхээр болчихоо гэдэг асуудлыг маш олон байгууллагуудаас асуусан хэдий ч хариултаа авч чадаагүй. За системийн дахин инженерчлэлтэй холбоотой асуудал дээр зөв засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газартай л уулзалт хийж ганц 2 удаагийн ажил зохион байгуулсан. Энэ л бид нар яг орохгүй байгаа. Бид нар гол нь юу хийж байгаа нөхөр хууль заалсан үүргийнхаа дагуу чигүүргийн шинжилгээг л зөв хийх тал дээр нь байгууллагуудтай бол нэлээд одоо ажиллаж байгаа. За төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийн судалгааг 24 онд манайх хийлээ, 25 онд засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар хийсэн. За ерөнхийдөө бол нийтлэг гарч байгаа асуудал нь юу юм бэ? Нодлонгийн 330 сум 6-7 бүсийн зөвлөгөө хийхэд хамгийн их хэлж гарсан асуудал нь сургалт хөгжлийн асуудал байсан. Биднес сормоор байна, хөгжмөр байна гэдэг. Хоёрт нь ажлын байрны орчны асуудал байсан.
Гуравт нь харилцан адилгүй цалин хөлсийг болон нийгмийн баталгааг зэгцэлж өгөөч гэсэн ийм эренбээрээ бол төрийн албан агч нар санал хүсэлтээ гаргаж байсан. За үүнийг засгийн газар танилцуулаад тодорхой шийдвэр гаргасан хэдий ч өнөөдөр болтол хэрэгжилт нь бол тийм хангалттай сайн биш байгаа. За зөвлөхөр гишүүн тодруулъя. За зөвсөн дарга баярлалаа. За энэ сургалтын холбоотой зөвлөл дээр 19 оноос хойш үл энэ сургалтын хөтөлбөр шинжлэгдээгүй гэдэг дүгнэлтийг та бүхэн хийжлээ. Миний авсан мэдээлэл бол жил болгон сургалтын хөтөлбөр шинжлэгдэж байгаа. Судалгаа өөрсдөө хийгээд тэргээр агуулга сургалтын зохион байгуулагч гэсэн янзлаад явж байгаа. Та бүхэн бас судалгаа хийгээд ирэн цаашдаа сургалтаа яах вэ гэдэг дээр их чухал дүгнэлт гаргаж байгаа нь сайн байна. Нөгөө төгөр ийм дүгнэлтийг та хэд хийсэн үү? Энэ 26 оны төсөв баталгаатай бид нэг ч одоо сургалтын нэг ч төгрөг тавиагүй шүү дээ. Удирдлагын ахтам дээр танаа нар бол харин сургалтын судалгааны зардал тавьсан байгаа шүү дээ. Энэ дээр ямар нэгэн байдлаар та бүхэн зөвлөмж өгж гэнэ үү? Сургалт зохион байгуулагчтай байгуулагч нь сургалтын ямар ч төсөвгүй тэгээд төрийн албан агч нь өөрийнхөө мөнгөөр сураад явж байгаа ийм нэг үлэхэд бол хууль зөрчсөн нөхцөл байдал үүссэн байна. Тэгэхээр энэ дээр та бүхэн ямар байр суурьтай байна вэ гэсэн юм асуулт. За эндрийн микрофон Тэдүүсүрэн дарга хариулъя. За тодруулъя. Удирдлагын ахтемийн одоо хийж байгаа тэр хөтөлбөр гэдэг нь гişүнэ 2019 он засгийн газрын хэрэг эхлэх газар болон төрийн албаны зөвлөл хоёр хамтраа баталсан төрийн албан агчийн мэргэжүүлэх багц сургалтын агуулга хөтөлбөр одоо бол шинжлэгдээг байгаа. Ерөнхий хөтөлбөр агуулга гэсэн үг. Энийг бид нэр активтай хамтарч шинжлэх ажлыг нодлонгоос хийж эхлээд ер нь арга ясаа босгоцсон одоо 26 онд бол хийнэ. За удирдлагын активмаар бол яг хууль заасныхын чиг үүргийн дагуу бид нэр захиалах судалгаануудыг шууд хэрэгжүүлж байгаа. За энэ дээр нэг хүндрэлтэй юм гарч ирж байгаа. Яагаад тэгэхээр удирдлагын активыг заавал нээлттэй тендерт орвол тэгжээс тэр байгууллага шалгалсны дараа санхүүгийн асуудал шийднэ гэд. Гэтэл төрийн албаны хууль болон бусад эрхцэн бичиг баримтаараа тэр байгууллага өөрөө энэ төрийн албатай холбоотой судалгааны ажлыг хийх үүрэгтэй. Нээлттэй тендер зарлцахад нөгөөх байгууллага нь тендерт орж иж чадахгүй. Тийм учраас бид сангийн яам болон За зөвлөхөр гишүүн сүүлийн тодруулга. За баярлалаа зөвсөн дарга. Тэгэхээр яг миний бас дараагийн асуулт байна л да. Маш тодорхой нөхцөл байдал үүсчлээ шүү дээ. Би төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа гэсэн үг. Төрийн албан агчдыг сургаж өгчих зардлыг төр өөрөө тавьж өгөөгүй. Тэр та бүхэн нэг жилийнхаа тайлан сургалт хөгжөлтэй холбоотой бас тодорхой санал дүгнэлт гаргаж ийн төсвийг тавьж өгөх гэж ийм одоо та бүхэн одоо дүгнэлт хийж байгаа юу? Санал одоо шинэ биш энэ чинь дүгнэлт шүү дээ. Санал хэлэх хэрэг шаардлагагүй. Хуулийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхээр энэ дээр та бүхэн ямар одоо байр суурьтай байна гэдэг. Нөгөө төгөр энэ 19 оноос хойш 90-с өөрчлөгдөв гэдэг бол би бас гайхаад байна л да. Тэр үед нь л бид шагуулгын жил болгон шинжилэл явж ирсэн. Сургалтын хэлбэрүүдийн шинжилэл явдаг. Ерөнхий агуулга батсан ч гэсэн хөтөлбөрийн дагуу бүгдийг янзлал явдаг юм л да. Тэрийг та бүхэн анаас хийсэн үү? Юу болсон бэ? Нөхдүүд өөрсдөө тааванд ямар мэдээлэл өгсөн юм бэ? Ингэх юм бол би чинь бүтэн 7 жил юу ч хийгээгүй явж байгаа юм шиг, сургалт огт өөрчлөгдөв юм шиг болчихлоо л. За эндрийн микрофон тодруулга хариулт. Тэр 19 оны ерөнхий багц сургалтын агуулга нь шинжлэгдээгүй байсан. Жил болгон шинжилдэг нөгөө зорилттой хөтөлбөрүүд бол шинжлэгдээд уян хатан зохицуулалт хийгээд явж байгаа. Сургалт болон судалгааны ажил дээр удирдлагын активд бол 2025 он болон энэ онд бид нар өөрсдийнхөө батлагдсан төсвөөс захиалга судалгаа болон захиалга сургалтууд дээр бол мөнгө гаргаж өгч байгаа. За бүр одоо хамгийн сүүлд нэг авсан арга хэмжээ юу вэ гэхээр Канадын дээр Merit 2 гэдэг төслийн хүрээнд энэ байгууллагын сургалт судалгааны ажлыг бол маш олон талаас нь дэмжиж санхүүжилт олгож байна. Тэгэхээр нэгэнт удирдлагын актив гэдэг энэ байгууллага хуулиар хүлээсэн үүргээрээ Монгол Улсын төрийн албан агчдыг сургах, төрийн албаны судалгаа шинжилгээний ажлыг хийх л ёстой юм бол энэ байгууллагын төсөв санхүү дээр нь бол ингэж одоо хяналт тайралт хийгээд иж болохгүй. Цаашаа энэ бол тэгвэл яг энэ зарчмаараа явбал бид нар төрийн албан агчдаа сургах асуудал маш эрсдэлтэй байдалд орох юм билээ. Ер нь Монголын төр өөрийнхөө төрийн албан агчдыг сургах л ёстой. За баярлалаа. За Бадарчин Хэрлэн гишүүн асуулт асууна.